За үцгэндээ манайхаа таад маань завгүй 7 хоногийг өнгөрүүлэх үү. Өнөөдрийн бичлэгээрээ бид Малкольмын галзуу гэр бүлийн 6 дугаар бүлгийн эхний хэсгийг эхлүүлэхэд бэлэн боллоо. Ингээд та бүхэн маань лайк болон subscribe хийгээд бичлэгээ эхлүүлээрэй. За ингээд шинэ бүлэг маань эхлэхэд Хааллус хоёр хоёул ажилгүй болцсон Рид зэрэгт яваад дайнд явцсан байлаа. Ядаж явахад дээр нь манай эдийн санхүүгийн байдал бүр урдынхаасаа илүү ихээр хүндэрч юу н баг гамшигын байдалтай болцсон байв. Гэхдээ Хаал хэлсээр шоронд орчоогүй нь ямаатай. Энх үүний араас киноны үйл явдал гарч эхлэхэд Луис маань буцан ухаан оронгуудаа цэргийн штаб дээр очиод Ризийг хаашаа явсныг мэдгээд бөөн пужигнаан тарьсан ч ямар ч амжилт олсонгүй. Харин дэлхийн нөхөө захад Риз чинь Афганистанд ирсэн нэх байлдах гэд онгоцноос сүхрээ буусан чинь муу шаарчин дөнгөж буунгуудаа хайгаад цухтаад явдаг ч өө. Тэр зөөр Малкольм ч Риз өөрт нь хэрхэн муугаа андж байсан талаар жагсаалт гаргаад сууж байдаг бөгөөд анхныхаа найз охиныг булааж цэрэгт явуулсан гимээ яаж хийж байгаад аргалах гээд үзээстэй байгаа. Гэхдээ амьдралд тийм хайр байдаггүй юм шүү дээ. Ийхүү маргааш өдөр нь болоход хаалч одоо цэргийн штаб дээр очиод нэг дистриктэй айтайхан ярилцаад Ризийг буцаагаад авчруулах гэсэн биш өөрөө бараг цэрэгт яван галдлаа. Тэгээ ямар сайндаа Луис руу ярангаа "Миний ханаа сонсож бай та. Хэрэг би цэрэгт явчихвал сар бүр өндөр цалин аваад эрүүл мэндийн даатгал энтертэй болох юм байна" гэд даруулцаж яваад алуулан галтваа. Чамаг одоо юу гээл цэрэгт явуулах вэ хаал минь. Энэ зур Малкольм ч хөгшчүүдийн асрамжийн газарт очиод настай хүмүүсийг асардаг ажил хийж гарлаа. Тэгж гимээ цайруулах гинэ базар байна. Харин нөгөө талд Риз маань цэргээс оронгуудаа эмэгтэй хүний гэвлүр зүгт буцаад гэртээ ярих гээд юу үсийг хийцэн явах бай. Энэ хооронд Луисын хувьд болохоор гандан буурахгүй Ризийн салан дарга байсан ахуйтай уулзаа сууж байдаг бөгөөд тэр зураа хүүгүүдийг хэрхэн шийдэгдэг байсан арга туршлагаасаа салан даргатай солилцож семинар маягийн юм хийснэ. Ризийн хаангааг мэдээд авчил яах вэ? Тэгээд түүний дараа Луис ч машина зарангуудаа шууд Афганистан руу нисээд явдаг бөгөөд Риз гэж нэг дүнхүү юмыг үхгээс өмнө амжилт олчоосэй бурхан минь гэж. За тэгсэн тэр зур Риз ч удаа халуун цөлж явж байхдаа төөрөөд яг үхтгийн даван дээр баахан хий юмтер харж мараад бүр яриад алж өгч байна. Тэгсэр сүулдэ Риз ч нөгөө хий юмнасаа гинтгэн гэртээ ярих урам зориг олж авангуудаа цөлөө явган гаталж дараа нь Карганы хайрцаг энтерт орж нуугдаад араб хүний эхнэр болонгоо алдаж малдаад бөө юм болж эцэст нэг юм энтгэх төрөв. Тэр зур Малкольм маань өөрийнхөө хийсэн гимээ цайруулахаар хөгшчүүдийн асамжийн газар дах настай улсуудад туслах гэсэн биш эсэргээрээ уудаг тайвшруулах юмнийхэн доозыг багасгасан чинь нөгөө настай хүмүүс чинь хоорондоо алцаад эхлүүл яах вэ? Гэнх үүний дараа Малкольм ч нэг настай хүний барьж явсан сандлаар нүүрэндээ цохиулаад хэвтэж байхдаа Ризийг нэгэнт алдсан юм байна да гэж дүүйтэй ярилцсанаа дурсгалыг нь хүндэтгэхээр удахгүй бол үзэсгэлэн ярамг дээр ээлжид нэгэн бүтггүй хэрэг тарихаар боллоо. Харин ертөнцийн нөгөө хязгаарт Риз явж эцэст нь Луистэй уулздаг ба үзэг зөлөгтөхөд эцэст нь Риз Малкольм дүүгийн хоёртой эргэн уулзаж гурваалаа нийлсэн бас нэг бүтггүй хэрэг тарьж байгаа юм да. Хизээч засардгүй наасан. За энэ хүний араас 2 дугаар ингээхэд хоол маань буцаад ноормдоо орохоор амхандаа ажил төрөл хайж ярилцлага энтерт орсон ч цаад газар нь манай хүнийг тоож авсангүй. Тийм болохоор хаал сүулдэ аргаа ороод рекламны дуу зохиодог хүн болон энтерхт нь Луис ч хаалыг аятайхан аргалж байгаад Жемитэй хамт цуг цэцэрлэг төрөлнөр явуулахар болчихов. Энэ зүр дүүвич нөгөө тусгай боловсрол шаардлагатай хүүхдүүдийн ангиас эцэст нь шилжиж энгийн ангид орохоор болоход дүүгийн ангийн хүүхдүүд нь дүүгийг бүсэлж аваад явуулахгүй гэд үз тарлаа. Ингээд үүний араас үзэг зөлөгтөхөд хаалч одоо Жемитэй цэцэрлэг төрөлн дээр явж байхдаа баахан хүнд төмөр өргөдөг боди гаравтай таарснаа нёгийнх нь машины дэлгүүр муу усны хоолоор унтсан байхад нь туслаад гаргаад өгсөн биш цаад нөхдүүд манай өнийг шүтээд бүр бөөн болж байна. Тэр хооронд дүр дүүийн маань ангийнхаа хүүхдүүдээс салж байна гээд гутраад өгж байтал Риз Малкольм хоёр орж ирчээд хамт цуг явж дэлбэрдэг салют хийгээд зүгээр байлгасангүй. Тэгтэн дүүий ч хэлж байгаа. Би явмааргүй байна гэд хэлсэн чинь Малкольм Риз хоёр дүүийг "Ингүү одоо хизээ юм болцсон" гэж мэгээ дүүгээ муухай муулдаг наасан. Одоо л нэг дүүгээ хүн гэж тоож гинэ. За ингээд үүний дараа үзэсгэлэгтүүд хаалж нөгөө бах залуучуудтайгаа хэрхэн амьдрах талаар лекц центр тавьсан банкны чек энтрийг нь хэрхэн бичиж өгөхийг зааж өгöd байвал яах вэ? Айхтар гэж. Тэгсээр хаалч одоо харих цаг болоод Жемиг аваад явах гэтэл цаад бах гарууд нь хаалыг дагаад идэг бөгөөд хаалгүй л бүр амтч чадхаа болцсон юм уу хайшин. Хэдийгээр хаал ихэндээ бах гаруудад "Би та нарыг байн харж хандаад явж чадахгүй шүү дээ. Явал та антер" гэж хөөж байсан боловч машиндаа суугаад явах гэтэл нөгөө ямбиг явдаггүй шүү. Тийм болохоор сүүлдээ хаалч одоо нөхцөлөдийг хүлэн зөвшөөрөнгүүтээ нөгөө бах залуусаараа машинаа татууж матуулсан замаар явж энтер. Аргагүй л Хайзенберг л дээ. За тэгсээр үүний араас ангийн үйл явдал голдоо ороход дүүийг нөгөө хуучин ангийн багш нь хурч ирээд дүүгээс өмнө ангийнхаа хүүхдүүдээс хэл чимээ сонсон талаар нь асууж байгаа. Учир нь дүүгийн ангийнхан чинь дүүийг явсан чинь бөөндөө ор сурггүй алга болсон юм байна шүү дээ. Янз бүрийн болчоог байгаа да бурхан минь. Тэгтэл яг үндэ дүүгийн ангийнхан дүүгийн гэрийн хой ташааны модон дээр нь амьдарч байдаг бөгөөд дүүгээс холдохгүй гэд бөөндөө энд хүрээд ирсэн байжээ. Дүүвэл ганцаараа энэ хүүхдүүдийг ойлгож чаддаг болохоор одоо аргач үсттэй. За энэ зур Луис дүүвид арай зөөлөн хандаад байгаа болохоор Малкольм Риз хоёр хар санаалаа дүүгийг өөрсдийг нь ховлоод байна гэж хардангуудаа зориуд дүүгийг өдөж ээжигээ нойлд орсон муулаад байж байтал цаадлаас нь Луис сонсоод нөгөө хоёрч алуулаас гэ. Харин хаалын хувьд болохоор дүүгийн ангийн хүүхдүүдийг алгуулсан гэдгийг сонсонгуудаа бах залуустайгаа нийлж баахан энүүгээр тэрүүгээр хайж гардаг бөгөөд машины багаачиг хүчээр нээснээ нэгжүүл мэгжүүлээд бүр алж өглөө. Нөгөө талд болохоор дүүгийч ангийнхаа хүүхдүүд тоол унд энэ төр авчиж өгөөд хөөхөн тэтгээд явж байдаг бөгөөд аав хүү хоёр одоо хоёр талд яг яа игээд байгаа юм бэ.
Ингээд ангийн төгсгөл болоход хоол жаргаа барчаад багц залуустайгаа гэрийнхээ арын хашаанд яах вэ гэд бодоод байж байтал хаалын удирдлагын доор өдөг нэг залуу нөгөө дүүгийн ангийнхан байгаа модыг цогтол нэг нь унаад ирлгүй яах вэ? Тэгж хаалчудаа дүүгийн ангийнхан гэрийнх нь арын модон дээр байж байгааг олж мэдээд цагдаа цэргэлэх дуудаж ард түмний баатар болж байгаа юм чинь. Харин дүүгийн хувьд болохоор ангийнхныхаа харангуудаа сэтгэл нэмзэглэж өвдөнгүүтээ энэ эддэг үлдэхийн тулд тодлоо жүжиглэж аваад буцан ангидаа ороод энэ эдийг харж амтгар боллоо шүү. Сэтгэл нь уг нь цайлган юм байгаа шүү дээ. Хоёр хаягаа бодвол арай дээр. Ингээд үүний дараа хаалж баахан зогтаар гарч од буусныхаа дараа эцэст нэг юм ажил ордог ба баг гаруудаасаа салахтаа сүүлийн удаа ажил руугаа чирүүлж мөрүүлсэн явж байлаа. За тэгсээр үүний араас цуурлын маань 3 дугаарыг эхлэхэд Луис ч одоо хуучин ажил дээр очиж даргаасаа гуйж биш нэг юм иргэн буцаад ажилдаа орохоор болсон байв. Харин хоолын хувьд болохоор гэртээ нэг муурын тоглоом байсан шиг юм аваад ирсэн байдаг ба Луист үзүүлээд шууд хаяхаар болж байгаа юм даа өөрхий. Бүр нэг хүүхдээсээ ялгагддаг наасан. Энэ хооронд Луисыг буцаад ажилдаа ороход хүн болгон шинээр ажилд орж байгаа юм шиг хандаад Луисын уурыг нь хүргэдэв. Тэгтэл ядаж байхад энэ үеэр нь Луисын ажил дээр амар арьс өнгөөр ялгаруулсан пиавны зурагт хуудас ирээд тэрийг нь авч хаяг хаяхгүй гэд Малкольмтэй хэрэлдэж гарваа. Гэхдээ Малкольм дараагийнхаа тушаалаар авчираад тавьж байхад өөрөө тавьсан юм шиг Луис загнаад байдаг наасан. Ингээд үзэг сэлгтод хоолч нөгөө муурын байшин шиг юм хогийн машинд ачуулах гэтэл хог ашдаг хүн юу гээл ийм том ачиж байгаа вдэ. Тэгээс үлдээ хоол хог ашдаг хүнтэйгээ муудалцаад бөө юм болдог бөгөөд байнга л хүнтэй хэрэлдэх юм да чаавас. Энэ хооронд Луис Малкольмтэй бас зүгээр байхгүй үзэлцээд ичмэр зургийг нь кастныхаа хажууд зориуд хүн амьтанд үзүүлэхээр тавихад Малкольмч дарагдаа мартаж байгаад өөрийнхөө зургийг авахулчих байгаа маа. Тэгсээр тэр өрөө хооч нөгөө хог ашдаг хүнээсээ өшөөгөө авах гэсэн юм уу гэрийнх нь урт хогийг нь ачихгүй бол ямар мэдрэмж төрүүлдгийг мэдрүүлэх гээд баахан хог гэрийнх нь урт асгатал маргааш өглөө нөгөө хог ашдаг ахуйч нь Малкольмын гэрээр хог оолоод тавьсан байваа. Мэдээж ингэн шүтээ хаал минь. Тэгснэ ядаж яхад дүү тэрийг нь харчаад цас орсон байна гэж бодонгуудаа баахан овоолсон хогон дээр тоглож гардаг бүр ухаа дотроос нь хувц сунар энэ төр авч өмсөд ивэл яах вэ? Ёо энэ ч юу вэ? За ингээд үүнээс хойш шийд оноход Малкольмын гэрийн үнээр танарч амар болж хоолч нөгөө хог ашдаг үнээсээ төрүүлж ирж уушлах байхгүй бол би бас уушлах байхгүй энэ төргээ зүрүүлээ сууж байлаа. Хитцэн хүн шүү нэрээ. Гэхдээ хавтаа тэгээд орой болж хаалч Эби найзуудтай покер тоглож сууж яхад Эби найзууд нь хаалын гэрийнх нь урдууга хогоор далимдуулд муухай шарж гарлаа. Ядаж яхад тэр зуурн Луис нөгөө арьсөнгөөр ялгарлан гадуурсан утгатай зоог тууцаа гэртээ авчираад Эби найзууд үзүүлдэг ба цаадуулсан ч үнээс болж баахан Луисыг шоолж гарав. Түүн дунд нь хоолч явж явах шиг. Ингээд ангийн төгсгөл болоход хоолч ризтэй хөвдөж яваа тогшдог машин хулгаалаад энийг хурсан хогийг зайлуулахар боллоо. Харин Луисийн хувьд эцэст нь нөгөө зоог тууцаа гаргаад тавьтал хамт цуг ажилтдаг арьс өгний үзэлтэй нэг их чинь дургууг нь хүргээд байхаар нь буцаага тавьчваа. Гэхдээ тэгээд тэрийг нь харчаад Малкольмч ээж нь өөртөө тэрсэлтгээ байсныг хараад бөөн эргэлзээ тэнэлзээнд орж байгаамаа. Тэгсээр үйл явдал явсаар эргэн хаал дээр очиход хаал удмын л бүтлгүй юм болохоор хогоо ачих гэж байхдаа баахан юм хүм эвдэл зүүтгээд сүүлдээ нөгөө хог ачигчдаа долгонож байж нэг юм хогоо ачуулахар болчихвоо. Бүтэхгүй нэрээ. Ингээд үүний араас цуурлын 4-р анги маань эхлэхэд дүүгийн төрс өдөр болж Эб Стиви хоёр ирсэн айгүй сайхан нэжгэр болоод байж байлаа. Тэр зур Эб ч Стивийг сайхан хүмүүжлтэй хүүхдүүдийн авдаг нэг сүрхий шагнал авахар болсон тухай хаал хэлдэг ба Стивич нөгөө талд нь шагнал авах үеэр ихтгэл тавихар болсон тул Малкольмоос тусламж гуйгаа сууж байлаа. Учир нь Стиви маань бас ярих гэж хөөрхөн удан шүү дээ. За тэгсээр төрсөн өдрийн баярч удалгүй дуусаад үжидэл Эб Стиви хоёрыг 20 жилийн өмнө зүг зүгээр хаяад явсан Кити ичгүй хүрээд ирсэн байж ивэл яах вэ? Тэгээд Кити ч одоо эргэж очих нүүр байхгүй болохоор хэд хоногийн турш Экс нөхөр хүү хоёроо сток хийгээд явж байсан ба эцэст нэг аргаа ороод Луис хоол хоёр дээр ирэн өөрийг нь аятайхан хэлж яваад буцаад гэр бүлд нь оруулаад өгөөч гэж тэглээ. Гэхдээ мэдээж Луис үгүй ээ Кити би тэг чадахгүй. Чи нөхөр хүү хоёртай аимшигтэй зүйл хийсэн тийм үү? Тэгчээд одоо зүгээр уушлаарэ гэж буцаад очих гэж бодоо юу аа? Хэмээн даастайхан шиг хэлээд хаялаа. Болж Луис. За тэгээд Луисыг тэгж байх зур Францис дүүгийн төрсөдөдөр хүрэлцэн ирдэг ба ах дүүгийн бариллагч гинөнийг сони юм хийн гэснээр дүүийг маань газар унтууж мунтуулаад зоох арга бүр яаж хийж байгаад болчих юм аа. Муухай наасан. Ингээд үүний араас үзэг солигдож өглөө болоход Эб амар амьсгацсан ороод ирснэ хэлж байгаа. Кити өчигдөр өрөө эргэж ирсэн. Чи манай эхнэр юу гэсэн юм бэ? Гээл Луистэй хэрүүлүүдэд эхлүүл яах вэ? Энэ одоо яаж байгаа юм бэ? Тэнгүү түүний араас Эб ч одоо Луисыг хүний эхнэрийг мэдгүй байж дууга баймаа энтер гэд Китиг бүр амар өмөрч гардаг ба энэ хоёр өчигдөр шүнжэнгөө ярилцсанээс эргэн эвлэрхэр болсон юм ба хөө. Ямар амар токсик юм бэ? Тэр зур Малкольм Стивийг олны өмнө айгалж өглөн үг хэлүүлэхгүй тул яриаг нь бичиж аваад эвлүүлэл байж байтал тэр зураа Малкольм Стиви хөрж бас Китигээс болоод хөөхөн тар тур хийж гарлаа. Яасан ч хэцүү усуд бай. Харин Ризийн хувьд болохоор гадаа явтаж байхдаа наран төлөгдөд амар борлцсон чинь сүүлдээ Ризийн наран төлөгцсөн арьс нь могойных шиг бүр гуйжаад унаад байдаг ба заваарсан хүч нь хэдэн өдрийн турш тэрийг бүр хуулаа суугаад байдаг насаа. Хэцүү өгч. Ингэсээр ангийн үйл явдал дундаа орж ирэхэд Луис Эбид бөөн уур болоо сууж байдаг бөгөөд Китиг явснаас хойш өдөр алдахгүй харж халамжилж байхад яагаад тийм ааш гаргасныг нь ойлгосонгүй гэж. Фрэнсис болохоор дүүтэй ах トゥ угийн барилга хийж байна гэснээр хэдэн өдрийн турш хачин юмнууд хийлгэж юун мэддэхгүй баахан юм уулгаж муулгаснаа сүүлд нь зүгээр л жигмэг өгдөг ба үүнд нь дөвич бөөн уур боллоо. Мэдээ чинь ч байсан уурал нэцтэй. Ингээд ангийн төгсгөл хэсэгт Малкольмынх нь Фрэнсис Жеми хоёроос бусдаар гэрээрээ Стивигийн шагнал гардуулах ёслол дээр ирээдэв.
Тэгтэл тэр үеэр Луис Эбтэй түр тар хийж хаалч хэрвэлээс угтааж өгнө гэснээр мал болтлоо угаад буу юм боллоо. Гэсэн ч Луис сүлд нь шагнал гардуулах ёслолын яг өмнө нь үг хэлж байсан нэгэн эрхмийн хүмүүс бие биенээ хэрхэн хайрлаж уучлж чаддаг тухай илтгэлийг сонсоод Кититэй эргэн эвлэрэв. Тэгсээр сүлд нь Стивич шагналаа аваад талархлын үгийг хэлэхээр болоод ам барьсан нөгөө бичлэгээ тоглолтол тэрийг нэг нь хорлож хаяа сонь үг хэлүүлдэг болгоцсон байлаа. Тэгсэн тэрийг нь риц хийсэн байдгууд өөрийнхөө арсыг гуйжуулан хуулж байгааг нь тоохгүй байх гэсэндээ тэгсэн юм уу хаашийн бүгдэхгүй юм. Үүний араас маргаашуулахад Ридч Луисээр нэг сайн шийтгүүлж дүйч одоо Фрэнсис ахаасаа сурсан ямар ч хэрэгээс мултардаг арга хаал Луис хоёр дээр туршаад байжв. Юу вэ гэдгийг таад минь өөрсдөө үзэж мэдэрээ. Ийхүү үүний араас цувралын 5 дугаар анги хэлэхэд 4 дугаар үйлрэл дээр манай эдийг малж ирсэн Джессикач буцан хурж ирээд Малкольмын гэрт бүр гэртэй байгаа юм шиг орж ирснээр баахан зовлон тооцож гарлаа. Энэ бүр яг Малкольмын эмэгтэй хөлбөр байдаг наасаа. Тэгтэн Ридч шилж байгаа. Өөс чи өөрийнхөө гэрт очооч гэд. Бөө юм болдог бол Малкольм Джессикаг нэг тоосонгүй. Арай муу шаар чин крашлаад байдаг юм шүү дээ. Ядж яхад өмнөх краш Синтиян хайцсан юм те. Тэр зур дүү миний аав миний баатар хэмээн зохион бичлэг бичих даалгавар авдаг ба тэрийг сонсон хоочодоо бөөн баярлж өөрийнхөө хийж байгаа зүйлийг дүүид үзүүллээ. Тэгсэн тэр нь юу байсан бэ гэхээр удахгүй болох гэж бөө Япончууд сувдан эрийг бөмбөцсөний ойд зориулсан нэг тийм гэрийнхээ гадаа хийх чимэглэл юм уу хаашаа. Ингээд үүний араас үзэг зэрэгтүүд хаалыг шоронд оруулахгүйгээ тавьсан $20,000 өрн $2,000 буурсныг Луис гэрийнхэндээ хэлээд Малкольм Ридч хоёрт гоё бэлэг энэ төр үгүй боллоо шүү. Тэгтэл тэр нь юу байсан гэж гэр бүлээрээ үзэх мюзиклийн тасалбар. Малкольм Ридч хоёрт ч үүнийг сонсоо манай хоёр бөөн уур болоод байж байтал Луис хэлж байгаа. Өнөр Джессика чамд баярлалаа. Ийм сайхан санаа гаргасан тэгээд тэглээ шүү. Тэгэхээр Джессика ч Луисийг сумж угаад ийм бэлэг авахулсан юм байна штэ. Ямар хортой охин бэ? За тэгсэр үүний араас оройн хол дуусаж Малкольм Джессикаг өрөөндөө дагуулж орж ирсэнэ хэлж байгаа. Би чамайг үнэхээр ийм зүйл хийнэ гэж бодсонгүй. Манай гэрт орж гарч байхад чинь би тоохгүй. Гэхдээ энэ үнэхээр хитэрч байна. Бөө юм боллоо. Тэгтэн Джессика ч хариуд нь хэлж байгаа. Үгүй ээ Малкольм би үнийг чамд биш Ридч зориулж байгаа юм. Гэснээр араас нь Ридзиг гей гэд наачлаа. Тэгснээр бүр болоогүй Малкольмынхандаа ярилцсан дуусны дараа Ридзиг ороод ирэхдээ Джессика Малкольмыг бас гей гэд хэлчихдэг ба. Джессика бүр Малкольм Ридч хоёрыг дагстаж байдаг шүү. Яа айхтар юм аа энэ охин. Энэ зур хоол дүүгийн хоёрч нөгөө чимэглэл шиг юм хийгээд байж байх зур хоол дүүийг өөрийнх нь талаар баахан худлаан битсэн байгааг нь зохион бичлэгийг нь олонгуудаа бөө юм боллоо. Энэ хоёр бүр дандаа ялахгүй юм дээрээс муудалцж байдаг наасаа. Ийхүү үүний араас маргааш өгдөө болоход өөрсдийгөө гей гэж бодсон Малкольм Ридч хоёрч бие биендээ бүр хачин сайхан хандаад алж өгч байгаа юм чинь. Бараг түүхэндээ анхудаа энэ хоёр бие биед ийм сайхан илгэсэг дотн хандж байгаа шүү. Йоо яагаад гам. Тэр зур хоолч дүүийг өөрийнх нь талаар биш Луисийн талаар бичснийг олж мэдээд бөөн гомдол болдог ба тэр өөрөө бөөндөө мюзикл үзгээр явахтаа хүртэл тэр талаараа ярьсан явж байгаа юм да чаваас. Энэ зур Малкольм Ридч хоёр чинь мюзиклийн төвшөд амар томоотой бие биентэйгээ найрсаг харьцсны дараа гэртээ ирэнгүүтээ Абба хамтлагийн дуу өнтөр бүжиглээд алж өглөө. Тэрийг нь бүр хаал Луис дүүгийн энтер харчаад бүр шок. Джессика тэр цаана манай хоёрыг зүгээр л чимээгүй шоолоод байж байдаг насаа. Ингэсээр маргааш өдөр болоход нь Малкольм Ридч хоёрч бие биендээ бэлэг өгснө араас нь бие бинийгээ гээ гэж боддог талаар хэлээд бөөн гайхал боллоо. Тэгтэн мэдээж тэрийг харсан Джессикач бүр савж унаад шавьяагаан хамтлаг сайхан инээж авбаа. Ингэж дагдцууснаа мэдсэний дараа манай хоёрч нийлээд Джессикагаас өшөөгөө авахар болгонгуудаа Ридч шууд Малкольмын үзүүг шимэт хайчдаг ба. Орой Джессикаг Луистэй хамт ороод ирэхэд нь манай хоёрт одоо Джессика Малкольмын үзүүг шимсэн болгож бүр амар жүжиг тоглож авлаа айхтар гэж. За тэгсний дараа Луис ч одоо Джессикаг дуудаж уулзахад Джессикач зөрүүлээ жүжиг мүжиг тоглоод худлаа ойж мөлөд Малкольмыг сургууль дээр байдаг муу охноос хамгаалах гэж шимсэн тэргээд нүд цавчихгүй худлаа ярьж иждэг шүү. Яа ийм хөхтэй зөндөө шүү монголоор. Гэхдээ энэ байтугай үзэж туусан Луис ч Джессикаг худлаа ярьж байгааг шууд олж мэддэгч Ридч Малкольм хоёрыг аятайхан дэгэнд нь оруулаад байгааг үнэлж сургуулиа тараад орой болгон ирж байгаарэ гэд тэглээ. Луис одоо Джессикаг бэрээ болох гэдэг юм уу хаашийн. Харин хаал дүүгийн хоёрын хувьд болохоор эхлэж яахан тар тур хийж байсан сүулдэ эвлэрээд урд талынх нь айл өөрөөс нь илүү чимгэл зассан байгааг хорлож молоод бас ээлж нэгэн бүтггүй ажиллаа хийж байгаа маа. Яасарцсан улсууд тэгэхээр ийм байдаг байна. Ингээд үүний араас сурлын ман 6 дугаар гэлэхэд Малкольмч 100 сарын амралтаараа хийх юм олж ядаад буудан дээрээ зураг энтер зурцсан хөвтөж байлаа. Гэтэл яг тэр үеэр нь дүү Ридч хоёр гаднаас шуугилдаал ороод ирдэг ба энэ хоёр Малкольмыг анингуудаа цуг оршуулгын газар очиод доошоо нүдэ боож байгаа дугуйтай явсан гэж мэгээр бүр амар юм яриад байдаг нас. Зүгээр байна гэж үнэхээр байхгүй юм да. Тэр зур хаал ус хоёр хідэн хүүхдүүдтэй цус хараар нь юу өгч хуугаа майчхан ярилцаж байгаад мөнгөө хүүхд тулгандаа тааруулж бэлэг авах гэд бүр чартаагаад байж байлаа. Ядаж байхад тэр цус хараар нь Фрэнсис Пиаматай ирэхээр болдог бөгөөд мөнгөгүй ядаж байхад нэмээд Фрэнсис бэлэг авчих хэрэгтэй болоод байгаа юм уу хайшийн. Ингээд маргааш өдөр болоход нь Луис бэлэг сэлтээ цуглуулж чаад дэлгүүрээс хөдлөх гэж байтал нэг муу балаа аваа гарч ирснэ. Луисын машиныг хаалгаар цөмцгөө айчлаа. Тэгэхдээ Луис ч нөгөө аваадаа та чинь яаж байна? Ингэж болохгүй штэ гэд эвэр ирэхэд цаад балаа аваад өө танаа машин чи угаасаа сэг юм байна штэ гэж мэгэд Луисын дурууг нь хүргэж байгаад бөөн алаан болж хоорондоо машинаараа мөргөлдөж зүргэлдэд бүр жинхэнэ дайн боллоо.
Энэхүү үүний дараа Луис ч машинчгүй, бэлэгчгүй хоцорч Малкольмийн гэр бүл утгаараа дампуурж Луис ч энэ 100 сараар нэгнийгэндээ гараар хийсэн бэлэгсэлт өгнөгээд айхтар лүндэн болгож гарлаа. За тэгсээр удалгүй 100 сарын баярын өдөр болоход хөвгүүдч дор бүрнээ гарын доорх материалаар хаал Луис хоёрт бэлэг хийж өгдөг ба дүүгийн аав ээж хоёртой нээх хөрхэн гараараа хийсэн жаз бэлэглэж, Риз болохоор үнэн тасархай чанамал хийгээл, Малкольм болохоор аав ээж хоёртой модон цаг бэлгэллээ. Тэгтэл хаал үнийг харангуйтаа өөрийнхөө хийсэн хачин бэлгэнүүдээс ичээд ямар тааж өөр юм олж өгөхөөр гэрийнхнийгээ баярын өдрөд дагуулад гарлаа. Энэхүү үүний дараа үзэгсэлэгтод Хаал, Луис, Малкольм, Риз, Дүүи, Джейми, Фрэнсис, Пиама гэд 7 хүнийг ардаас суулгацсан яахаа мэдгүй явж байдаг ба яваад л байдаг асан. Тэр зур Малкольм ч одоо Риз, Дүүи хоёрыг жигтэйхэн дотнуулж бүр гар хөлийн мэнчлийн энтертэй болсон байхыг хараад хурган атаархаж гарваа. Энэ зур Хаал аргаа бараад Фрэнсисийг дуудангаа сэмэрхэн $1800 зээлэх гэж үзтэл Фрэнсис өөрөө Оттогийнхноос халагдаад өр ширэнд баригдаад явж байгаа ажээ. Дандаа л бөөн барцтай байх юм да Фрэнсис минь. Гэхдээ манай хоолч нэрээ дажгүй дүнгүй юм аа. Sona аппликейшнээр зээл авсан байхад ямар ч асуудалгүй шүү дээ. Sona аппликейшн Монголд тэргүүлэгч финтек аппликейшны нэг бөгөөд та ханаас ч хизээч гар утсан дээр аппликейшнаа суулгасан байхад л амт туусан нөхцөл санхүүгийн үйлчлэг авах боломжтой байгаа. Дээрээс нь Sona аппликейшн саяхан зээлийн эрхээ нэмж 4 сая болгосон бөгөөд үүнийг хараахан олж мдээгүй зээлийн эрхээ нэмээгүй хүн байгавал яг одоо бичлэгээ зогсоож байгаад аппликейшныхаа point зэсийн нөхцөл сайжруулах хэсэг дээрээ дарж өөрийн оноогоороо зээлийн эрхээ нэмэх юм уу хүүгээ буруулах боломжтой болжээ. Соноос зээл авах ийм л амархан. За энэ хүү хаалт сүулдэ бүр байдалд ороод яага мэдгүй болоод бензин колонктор очиж зогссноо худлаа бензин авч байгаа дүүрэн төр үзүүлээд явж байлаа. Тэр зурн Дүүи Риз хоёр баахан мотоциклд унгааж хаяад яг эзэнд нь алуулах гэж байтал Малкольм гарч ирээд авардаг баашгүй овоо дүр тар хийгээд байснаа болоод дэвлэрлээ. Ядаж ягаад энэ үеэр хоолч мөнгө олох гэд арга барангуудаа бензин колонкны дэлгүүрлөө шууд цонх хагалж орж мороод эзнээс нь хэдэн цаас авах гэсэн боловч цаад гар нь даатгалгүй улмаас юу мөнгө авах болж байгаа юм чинь. Одоо эртгэн харьсан дээр байх төө хаал минь. Ийхүү хаалын итгэл найдвар яг тасрах гэж бижэл Дүүи Малкольмийн халнааснаас аав ээж хоёртаа авч өгсөн цагаа яг үнэндээ зээлийн картаар авсан болохыг мэдээд бүү юм болж байгаа маа. Тэнгүүд чаал Малкольмыг худлаа очиж баахан загаснаа халааснаас нөгөө зээлийн картыг нь хулгааснаа гэрээрээ цааны амбаас дээр очиж үнэн тасарсан өр өмөрөө аваад 100 сарын баярыг ч өстой янзын тэмдэглэн өнгөрүүлв. Ганцудаа ч гэсэн гэрээрээ гоё яг л дээ. Ингээд цуурлын манд 7 дуурын гэлэхэд хормын оогоороо Луисэд юу авч өгөө мэдгүйгээс болоод хаал 2-3 хоног цурм хийлгүй хагас галзуурлын байдалд орсон байж байгаа. Учир нь жилээс жил хаалууг нь овоо хөөрхөн сэтгэл гаргаад Луисд гоё сюрприз барих гээд үзэх боловч бүр яаж хийж яваад л холио бантыг нь утгаад хайждаг наасан. Дэнтүүх хайртайгаасаа болоод тэгдэг ч юм болоо дөө. За тэр зөөр Дүүигийн ангийнх нь 2 хүүхдийг бус хүүхдүүд нь шоглоод сургуулийн ерөнхийлөгч дэвшүүлсэн байдаг бөгөөд энэ хоёр ч өөрсдөө нь тоглоом тухай хийгээд байгааг ойлгохгүй байлаа чаваас. Тийм болохоор Дүүи энэ хоёрыг ятгсан хүнийг өөрийг нь бас араар нь ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлээ ажиллаа. За энэ хооронд Малкольм ч ээжээрээ чихэн дээрээ гарсан батгаа шахуулаад байж байхдаа өөрийг нь Европ руу зуны аялд өөр хүүхдийн оронд явуулахаар басны үдэд бөөм баяр боллоо. Энэхүү үний араас үзэгсэлэгтод хоолч одоо шүн дунд гинт унтаж байснаа сэрүүн зүүдэлж босч ирээд Ризэг сэрэнгүүтээ Луис турмын өн баяраар ямар бэлэг авбал дээр вэ гэж асууж гарлаа. Энэ үед Риз шариудна. Та яагаад Малкольмыг биш намайг сэрээсэн юм бэ гэхэд хоол Малкольм хэтэрхий ухаантай харин чи бол энгийн яг над чиг хэмээн хэлв. За тэгээд мэдээж үүний араас Риз ч одоо аавда туслалгүй оронд нь баг өөрийнхөө зарцуулгаад ашиглаад байгаа юм шүү. Угаасаа Риз ингэхгүй бол Риз байхаа болно шүү дээ. Ийхүү өглөө болоход Дүүич нөгөө ангийнхаа 2 хүүхдийн сонгуульд нь нуус ноёнтон болоод хамаг чадлаараа туслах бол Малкольм ч өөрийг нь ингэж Европ явуулж талархаад эргээд нийгэмдээ сайн сайхан юм хийн гэсэн боловч өөртөө зориулаад цахилгаан гитарын тэр авцсан тоожуулаа. Бүүдэхгүй нэрэ. Харин хаал эцэст нэг юм Луис дөх бэлгээ олж ирээд Ризд үзүүлтэл Риз ч аавыгаа зомби хിവэр байлгахын тулд зориуд баг дүү Джеймидээ өгч байгаад эвдүүлээ хийчихв. Ингээд тэр шин болоход хаал дахин нэг удаа Ризийг орноос нь татаж босгоод бас нөгөө л асуудгаа асууж Риз ч аавыгаа сэрэн зүтлээж явж байхад нь хүссэн бүх юмаа хийлгэж гарлаа. За тэгсээр энэ ангийн үйл явдал дундаа ороход Дүүигийн нөгөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвсэн 2 хүүхэд нь хоорондоо хэрэлдээд байж байдаг ба энэ хоёрыг бүр зориуд муудалцуулаад эхэллээ. Ийм хүүний араас Малкольм ч нөгөө гитар дээр амар лаг дуу мөвч мчээ тэрийг гэрхэндээ сонсохдол Дүүи минь хөгжмийн авьяастай болохоор Малкольмыг өөр дуу хусныг нь тэр дор нь олоод мичлгүй яхав дээ. Ингээд ангийн төгсгөл болоход Риз ч одоо сэрэн зүтлээд баг зомби болцсон хаалаар гэрийнхээ даалгаврыг хийдгүүлэх гэтэл болсонгүй. Харин Дүүигийн ангийн нөгөө 2 хүүхдийн нэг нь сургуулийн ерөнхийлөгчийн ихтгэл дээр гарч ирснэ баахан хараал энтер урсгаж байгаад баг ерөнхийлөгч болчлаа шүү. Түүнд нь ч одоо Дүүигийн сургуулийнхан дуртай байна гэж ихтэйхэн. Ийм хөтөрөөрөө болоход Риз Луисийг шин дүн цэрэнгүүтээ хаалыг баг зомби болсныг үзүүлээд таал ганцхан аавыг энэ зовлонгоос нь салгаж чаднаа хэмээн хэлв. Одоо хөөе. Тиймээс Луис хаалыг ийм их сэтгэл гаргаж байгааг харангуйтаа хормын оогоороо зүгээр гутлын уловч авахар болж нэмээд хаалаар өдөр болгон Джеймигийн басте памперсыг солиулж байгаар болчихв. Хатан ухаан гэж. Энэ хүүний араас 8 дуурын гэлэхэд манай гуравч нэгэн өдөр тарчаад явж байхдаа гудамжинд байгаа усан сангийн үсэрдэг тавцан олонгуудаа гэрлүүгөө зөөгөөд аваад явлаа. Тэгэд энүүгээрээ ямар нэг юм хийж сэтэн ч гэж баг шиг дандаа нэг хог зөөж идэг насан. Энэ хооронд Луис ч одоо Джеймид хоол өгөх гэж жинхэнэ алаан болдог ба Джейми дөрвөн ах нараасаа бараг илүү сахилахгүй байдаг насан. Тийм болохоор Луис Джеймитэй жинхэнэ дайн зарлаж хин илүү гарахаа үзээд байлаа шүү. Жохон хүүхдтэй. Ингээд тэр орой болоход Луис ч хоол хэлж байгаа. Би үнэхээр Джеймиг яаж чадахгүй байна. Тэр бол манай хамгийн муу хүүхэд. Тэргээл Джеймиг бүр муухай аавд нь муулж байна.
Тэгэхэд Хаал хариуд нь хэлж байгаа. Чи хүүхэд болгон дээр эл ингэдэг шүү дээ. Яг одоо чи Жеймиг унтаж байгааг харуул ямар гимгүй бицэн хүү болохыг харна. Гэт яг хэлж дуусаагүй байтал Жейми ч аль хэдийн орноосоо босоо явсан байлаа. Тэр үдэн ч Луис Хаал хоёр Жеймиг байшингаараа нэг хөвгөд эцэст нь барьж явхад Жейми ээж рүүгээ модон хайрцаг шидэд алангаа алтлаа. Гүн нэрээ гэр дундаа хамгийн чөтгөрлөг хүүхэд байдаг шүү. Ингээд маргааш өглөө болоход хөвгүүд ч нөгөө өсөрдөг тавцангаараа юу гэхээ мэдгүй үжээд Луис хүрээд ирдэг ба Луис Жеймитэй хэрэлдээд юу энэ хэдийг янз бүрийн сэтэд байгааг харах тэнхэл байсангүй. Хөөхий дөө. За тэгсээр Луис Жейми хоёр баг алцах дээрээ тулж Жейми ч ээжийнхээ цүнхийг авна гэж орилсоор байгаа дотор нь бөөлж мүж бүр амар химэлээ. Ингээд сүулдэ Луис Жеймиг бархаа болж сандал дээр нь хүлээд өргөцсөн байхад хүртэл Жейми зүхтаагаад явж байгаа юм да. Тэгсээр сүулдэ Жейми ч ээжээсээ зүхтааж байхдаа Луисын дээр шүүгөө энтер унгах гэж үзээд бүр ээжигээ халах гэж үзлээ шүү. Яа, ёстой нөгөө аим шин киноны чөтгөн шүгсэн хүүхдчил юм байгаа юм шүү арга. Ингээд үүний дараа Луис ч бараг харангаа алдаад хөөстөө усан тайвшрахад хэвтэж байдаг ба Хаалч бүр хөл мөлийг нь угааж өгöd жоох шиг. Тэр үеэр Луис Хаалд ингэж хэлж байгаа юм. Хаал, би дахиж ингэж амьдрч чадахгүй нэ. Тийм болохоор би Жейми болон бус хүүхдүүдийн хүмүүжлийг чамд даатгаж байна тэр хэллээ шүү. Тэгт нь Хаалч мэдээж бөө юм болж Луис чи ингэж болохгүй. Хоёулаа анханасаа ингэж гэж тохироогүй. Шивд хоёрын тохирцсон системийг нурааж байна гэж хэлж байгаа маа. Инх үүний дараа Луис Хаал хоёр ч эцсийн аргаа хэрэглэж Жеймитэй яг юунаас болоод буруу харьцаад байгаа мэдхээр Фрэнсисийг дуудваа. Өөрөөр хэлбэл Луис өөрийнхөө эхийн зүүн совныг сэрэхээр том хүүгээ дуудаж муудаад бага бага үеийнх нь явдлуудын талаар яриулах гээд байгаа юм уу хаашаа. За ингээд Фрэнсис цаанч байгаа хамгийн анхны дурсамжийн талаар ярьж эхлэхэд 1980 оны үйл явдал гарч эхлэв. Тэр үед Хаал Луис хоёрч том боломжийн амьдралтай овоодон байшин савтай байсан ч Фрэнсисийн сахилгын дэндээд хамаг гэр орныг нь зүгээр самарч байсан ажээ. Гэхдээ энэ үед Луис одоогийнх шиг амар байгаагүй ба хэрэндээ сайн ээж явахыг хичээдэг байсан боловч Фрэнсис ээжигээ цаг үргэлж элэг бариастай. Ядаж хахад Хаал үүн дээр нь нэрмээс олж Луисийг "Жи хатуу байхгүй бол наад хөвчин бүр замаа алдаж байна" энэ төргээд үглээд идэг насаа. Луисийг ийм болгосон ч баг Хаал юм биш үү дээ. За энэ зур Риз нөгөө өсрөдөг тавцангаараа юу хөөлж чадахгүй 4 хоногт Малкольм дүүвийн орж нөгөө тавцангийг нураана гэтэглээ. Тэгтэн Риз "Үгүй ээ, та хоёр тэгж болохгүй. Энэ бол миний сүүлчийн удаа тэнэг зүйл хийх боломж. Учир нь саяхнаас миний толгой дотор нэг дуу хоолой наатаа бити хий. Эн чинь аюултай гэх болсон" гэж мэгэд арай том болж бүр сууж байгаагаа хэллээ. Гэхдээ тэгээд ангийн төгсгөл болоход Фрэнсис дурсамжаа ярьсан хэвээр л байлаа. Энэ удаагийнх дээр Фрэнсис баг багтаа яг шүтэнс зураад гал тавих гэж байхад нь Луис гарч ирээд болиулах гэж үтсэн тухайгаа ярьлаа. За тэгтэн Фрэнсис ч мэдээж ээжээсээ зөрөхөд Луис Фрэнсисийг номд нь оруулах гээд нүдэн дээр нь чихмэл байгааг шатаажээ. Ингэж л бид бүхний мэддэг Луис төрсөн юм байна. Энх үүнийг сонссны дараа Луисын хин зүүн сөн сэргэж Малкольм дүүвийн хорч Ризийн хийх эцсийн тэнийг ямаар нь Ризийг үсэрдэг тавцангаас салюттай нисгэхээр болсон байв. Яа бүтэхгүй маа. Гэсэн ч Риз яг нөгөөдхөөсөө үсрээд нисэх гэж байхдаа тавцантайгаа нурж унаад нурангад дарагдаж араас нь салютандаа түлэгдээд амар юм боллоо базар ваа гэж. Тэгсэн яасан гэж яг ангийн төгсгөлд нь Риз Жеймид энэ бүх хугацааны туршид энержи дринк өгöd байсан мэдэгдэг ба Жеймигийн чөтгөрлөг үйлдэл Ризээс болсон гэжээ. Гэхдээ дааж тийм байхаа. За тэгсээр үүний араас сурлын маань 9-р анги эхлэхэд Риз мөн шаарч нь морин тойруулга дээр бооцоод явдаг хүний нууцыг олж мэдэн дарамтлж байгаад баахан бооцоо тавьж баяж байгаа юмсаар Малкольм дээр орж ирлээ. Тэгээд бүр Малкольмыг энэ бооцооныхоо нэг хамтлагч болгодог бөгөөд ах トゥ хоёр нийлж байгаад баяжих юм байхаа. За түүний араас үзэсгэлэгтүүд Малкольм ч Ризийн бооцооноос овоо хөөрхөн мөнгө хожоод Стивийг түрээд явж байтал нэг үнэн тасарсан боловч жаахан хуучирсан машин зарна гэсэн байгааг хараад шууд авчруул яах вэ? Айхтар гэж. Ийгүү тэр зур Луис маань гэртээ дутуу засуусан үстэй ороод ирлээ. Тэгсэн яасан гэсэн чинь Луис яг сайхан засуулаад сууж байхдаа үс засах үнэн нэмэгдсэнийг сонсонгуудаа шууд хаяад гараад ирсэн бөгөөд Хаал ороод үлдсэн хэсгийг нь засуулах юм ярьж гарвал яах вэ? Йоо. Тэгсэн үүний дараа Хаал нэрээ Луисын үсийг тун хайтайхан засаад өгдөг ба яг энэ үеэр нь Малкольмч нөгөө авсан машинтайгаа ороод ирж байгаа маа. За тэгэхдээ Луис эхлээд харчаад үглэж гараад Хаал дундуур норсноо. Луис чи хүүгүүдийн ихний машин авах хүслийг мэдэхгүй байна. Малкольм зүгээр боломж өгчих гэнтэргээ тэглээ штэ. Хурган хүүгээ өмөрөөд байгаа юм да. Инх үүний араас үзэсгэлэгтүүд Луис маань ажил дээр ирсэн байж байваа. Тэгтэл удалгүй Крэг гарч ирснэ. Луисын ээлжийг орлоод ажиллаад өгч болох уу гэдээ асуудаг ба Крэг даргынхаа аваад гольф тоглохыг зааж өгч байгаа юм байна л та. Учир нь Крэг зааж өгөхгүй бол дарга нь халагдах гээд байгаа юм уу хаашаа юм бүтэхгүй юм аа. За тэгэд үүний араас Луис Крэгийн ярьсан үлгэр домог шиг юмыг сонсоод туслахаар болдог ба үнэн ярьсан байгаад да муу шаарч. За үүний араас Луис иргэн гэртээ иртэл Хаал чинь өөр эмхтэн үний ус цацсан сууж ивэл яах вэ? Тэгсэн явж хоолд эмхтэн үний ус засах нь үнэхээр таалагдсан ба бүр хов базаад засаад байдаг насаа. Тэгж байх зур Малкольмч нөгөө авсан машинтайгаа муугаа токсик харилцаа эхлүүлж машинаа засаад унах дом тусцсан явж байлаа. Ядаж явахад Малкольмыг машинаа зассан ч нөгөө Ямбин яаж иж угаад л дахиад эвдэрчдэг бөгөөд машинтайгаа зовж байгаа мөртлөө хайрлаад л яваад байдаг насаа. Эхнэрийн өрх юм уу хаашаа. Ингээд үүний араас цуурлын үйл явдал голдоо ортол Хаалч эмхтэн үний ус засаад Луисын амар заяг үзүүлсэнгүй. Дээр нь дүүж ажил орсон эмхтэн үний хум центр хийгээ сууж байдаг ба Хаалын тэр зогсож байгаа байдал мэдл нь бүр эмхтэн үн шиг болцсон байдаг насаа. Эдний гэрхэн яахлаарэ юмнаас хамааралтай болохтой ийм амархан байдаг байна. Ядаж яваад Хаалч энэ хэдэн бүсгүйчдийнхээ үсийг үнгүү засч өгч байгаа бөгөөд яг тэр үеэрээ Хаал Луисэд даргынхаа авгаа нөхрөө хараар нь тавьж байгаа тухай ам алдаа хийчихв. Тэр нь нөгөө Крэгийн гольф цааж өгж байгаа эмэгтэй шүү дээ. За тэр хэлээз.
Ийм хүний араас Луис Грег дээр очиод нүүр тултал Грегч тэр дороо баригдсанаа ойлгоод би буруу зүйл хийж байгаагаа мэдэж байна. Гэхдээ би түүнээс салж чадахгүй энэ тэргээ бас нэг токсик харилцаанд орсон байдаг наасаа. Бөөнөөрөө гандан гарч ном уншуулдаг юм уу хаашийн ёстой нэр. За тэгсээр үүний араас үзэг солигдоход Риз Стиви хоёр ч Малкольмыг дуудаж авчирч байгаад машинтайгаа эхлүүлсэн токсик харилцаанаас нь салах гэсэн ч Малкольм юу ч сонсдоггүй машинаа унаад яваад өглөө. Тиймээс үүний дараагийн өдөр болоход Малкольм ч дахиад машинаа зассан сууж байхдаа машин дотроо төвжигдэн яг угаартаж өхөнгө алдаг ба тэр үед нь Стиви гарч ирээд Малкольмыг аварснаар энэ балиар токсик харилцаанд төгсөж байгаа юм да хаашийн. Ингээд ангийн төгсгөлд Крэгч ажиллаарээ баахан цагаан холоогоор даргаагаа ихнэр тайртай майртайгээд бөөн хайр зарлахад даргаагийн аваа ганцхан Крэгтэй явуулдаагүй баг дэлгүүрийн овоо олон хүнтэй явуулсан байж таардаг ба яасарсан заваарсан амьдрал юм дээ. Төдөө. За ингээд сурлын маань 10 дугаар гэлэхэд Луис гэрийнхээ хүн сүргийг дагуулад хямдралтай дэлгүүрээс баахан хувц сунаар энэ аваад явж байлаа. Түүний дараа хөвгүүдэн жугн гэртээ айгүй томоотой зургт үзээд байж итэл Луис хоол хоёр чинь манай гурыг гэр орондоо зургт үзэхээс өөр юм хийхгүй ингэж үгэлж байснаа гадаа гаргачих жоомаа. Уг нь зүгээр л байсан хөвгтөвчтэй. Ийм хүний араас орой болоход манай гуравч нэг юм ээлжид үл бүтэх санаагаас идээд замын хажууд байдаг сурчлагын самбар дээр яг сайхан юм зураад байж итэл доороос нь Луис гарч ирээд манай гуравч баригдчихж байгаа юм. Гэсэн ч яг тэр үед Малкольмын толгой ажиллаж Ризийн самбар дээр бичиж байсан үгийг нь өөр болгоо засчул яах вэ? Айхтар гэж. Уг нь Риз анх тэр самбар дээр байгаа эмэгтэйн дор би Ризийг хүсдэг гэж бичих гэж байсан боловч Малкольм тэрийг нь айтайхан би хүндлэл хүсэж байна гэж засаад яйчихв. Ингээд үүний дараагийн хэсэг эхлэхэд ч хөвгүүдийн бичсэн үгийг дэмжихээр баахан хүн амтан цуглараад бүр цагдаас сэргийлэх зургтын хүртэл ирж мэрсэн. Манай гурав зүгээр одоолж идэг наасаа. Тэгээд хамгийн гол нь хөвгүүд энэ бүхнийг нээх тэг ширхэн төлөө тэмцэндээ ч биш. Ээждээ алуулахын тулд хийсэн хэр бүр амар байгаа зү. За тэр үеэр Луис хөвгүүдийг нь доош буулгаж ирэх гээд янз бүрээр оролцсон цаад гурав нь бүр оодорч гарснаа ээжтэйгээ жинхэнэ тэрсэлтэж самбар дээр хоол унд идсэн шигээ бүр жаргаж гарлаа. Харин хоолын хувьд болохоор хөвгүүдийнхөө өмнөөс зургтыханд ярилцлага өгч мөгөөд баг би хөвгүүдэд ийм хүний эрхийн мэдрэмжтэй болгож хөгжүүлсэн тэргээд өөрийгөө муухай шидэд идэг наасаа. Тэгтэл яг тэр үед нь хоолын олон жилийн өмнө таньдаг байсан эмэгтэй хурж ирээд хоолыг хөрж амар сэжиг бүхий юм ярьж эхэллээ шүү. Хаалмун шаар чинь арай урд нь өөр амьдрал мэдрэл байсан юм биш үсттэй. Магадгүй Нью Мексик мужид эхнэр хүү хоёртой химийн баг шийдэг байсан ч юм бэлүү? Яаж мэдвэрлээ дээ бид нар. За тэр ч яг. Ийхүү хоолч нөгөө эмэгтэйгээ айлуулах Луистэй уулзуулахгүйгээр аргалаад байж явах зур Луис маань хөвгүүдийг нь доош болгож ирэхэд бол хооронд нь алцуулах гэж үтсэн ч бүтсэнгүй. Тэр зур хөвгүүдч баахан эмэгтэйчүүдийн эрхийг тэмцэгчдээс хоол унд дулаан хувцсан тэр аваад жаргаад сууж байдаг болов. Риз мөн шаарч нь гач ирэнгүүтээ нөгөө хоол өгсөн хүмүүсээ муулаад байдаг наасан. Тэгт мэдээж Малкольм Риз хоёрч Ризийн үлдийг буруутгаад хоорондоо муудалцсан гаалдва. Ингээд Риз маань Малкольм дүүгийн хоёртой муудалсныхаа дараа унтаад байж итэл зүудэнд нь энэ самбар дээр их хүүхэн орж ирдэг ба Ризтэй эхлээ тун аятайхан ярилцаж байсан сүултээ манай хүнийг бүр үргэлж ганцаараа байх тавьтантай тэргээ бүр алж өглөө. Бас зүүд мөд хүртэл нь татаах юм да. Ингээд ангийн төгсгөл болоход Луис цагдаагийн дарга дэнтертэй яриад та тэднийг минь ямар ч хамаагүй аргаар тэндээс буулгаж ирэх хэрэгтэй. Тэгж үжил би тэд нарыг номд нь оруулна энтергээд цагдаагийн дарга нэр хүндэт нь халтаа энтергээд Луисийн хэлж ярьж байгаа миг нэг тоосонгүй. Тийм болохоор Луис сүултээ аргаа бараа зугтын дээр очиод цагдаа нар миний чихрийн шижинтэй баг хүүгмэнд буулгаж өгөхгүй энтергээ яхад өнөө цагдаагийн дарга нь гэс дүүгийг буулгаж авахыг тушаагаад араас нь Малкольм Риз хөрж бууж ирж байгаа юм. За тэгж нэг мэдсэд нь Луис ч ялдаа авчаад айгүй багталтай зогсож байтал хаалын нөгөө Луисаас бултуулаад байсан хүүхэн хурж ирснээр Луист ингэж хэлж байгаа юм. Та Луисийн эхнэр үү? Танай нөхөр надтай хамт 23 жилийн өмнө хамт цуг ажилладаг байхдаа надаас $400 зээлж аваад өөрийгөө өгсөн болгож зугтаасан. Үүнийхөө төлөө хаал бүр утасны бүхэг дэлбэлсэн. Одоо би энэ мөнгөө буцааж авмаар байна. Ойролцоогоор $10,000 болсон гэж мөгөд бүр амар юм ярьлаа. Гэсэн ч Луис түүнийг нь тоож сонсдгүй ба сүулдэ өнөө хүч нь хоол дээр яг ярилцах гэж явахт нь хоолч дүүг даган түргэний машинтай зугтснаар энэ анги маань төгсөж байгаа маа. Манай гуравч одоо батараа алуулсан. Видеог маркетинг бол баг маркетинг биш ээ. Та камер асаах болгонд за болидоо энэ миний хийх зүйл биш вэ гэж боддгоо. Бизнес чинь бичлэхгүй бол өсөхгүй шүү дээ. Хинч таны хоолойг шүүхгүй, хинч таны эсрэг биш. Харин та өөрийнхөө талд байж задлан цэгийн сая дээр ороод камерын өмнө өөрийгөө харуулах зориг хичээлийг авч үзээрэй. Эсвэл та видеоны доор байгаа School бүлгийн линкээр ороод задлан комментэд нэгдэж хичээлээ үзэнгээ мөн дээр нь YouTube задлын сургалтыг гэсэн бүтнээр нэг авах боломжтой байгаа юм. Одоо ихгүй л юу хийзээ хэлэх юм бэ? Бусдын өмнө ярих хайцаа 7 хоногийн дотор дараад ав. Ингээд үүний араас бичлэгний маань сүүлийн анги эхлэхэд Малкольм Риз хоёр бүр хийх юм олж ядаад би энэ рүүгээ зүйтэй юм харавцсан сууж байлаа. Үүний араас үнэхээр хийх юм болдохгүй болохоор Риз босч ирснээр Стиви байгаа болохоор олигтой юм хийж болохгүй нэтэрхтлээ. Цаана хөөрхий Стиви маань сууж байсан бөгөөд Риз босч ирснээр гэнт Стивигийн уншиж байсан сэтгүүлийг нь булгаад авлаа. Тэгтэл яг тэр үед нь Риз Стивигийн сэтгүүл дээрээс хүмүүсийн зам дээгүүр гусдаг спортын тухай нийтлэл гарсан байгааг харангуйтаа тэрийг нь Малкольмтэй турш үзэх юм болоо явчваа. Тэгснэ бас Стивийг чадахгүй энэ төргээд байгаамаа. За тэр зур Луис өрөөндөө шинэ уур автлаа хоол тэрийг харангуйтаа. За өнөөдөр арай зайтай унтнаа. Маргаашнаас эхлүүлээд бүр тусдаа унтах юм өнтер гээл. Бүүн сенсац тариад ижээлээ. Ганц уур авсныхын төлөө юу сүртэй юмтэй.
Энэ хүүний араас үзэг зөлөгдөж маргааш нь болоход дүүж мөн хийх юм олж чадаад гэртээ тэнж байхдаа хоёр ахыг нь хаал давталтал хаалч дүүийг битгий ах нараага овлоод байна гэж загснаа зургт үзэгээд хөөгөө явуулчихва. Тиймхүү дүүий зургатаар үзэх юм олж гээл хайгаад явж байхдаа дөөр үзэж мүцээд араас нь бас уйлж мөйлээд өөрийнхөө дөөрийг бичгээр боллоо. Малкольм ч одоо энэ гэрийн суу тухаантан бол дүүий чинь энэ гэрийн хөгжмийн суутан гэж байгаа. Ингээд дүүж анги дээрээ очиод нөгөө дөөрөө бичих гээд үтсэн чинь толгойд нь олигтой санаа орж ирэхгүй байв. Тэр зур Малкольм Риц хоёр ч нөгөө машин замаар уралдаг спортод турш үзэхээр болоод Малкольм ч мангар өксөр гудамжнаас доошоо гулгаад явж байтал урдуур нь нэг нөхөр орж ирээд Малкольм ч ослоор бүхэнгээ алтлаа. Тэгэд үүний дараа Малкольм ч нөгөө нөхөр дээрээ очиод уурж гарахад тэр нь үнэндээ Стиви байж таарлаа шүү. За тэгсээр орой болж хаалч Луисыг нөгөө шинэ орон дээр амар тэврээд унтаад байхаар нь Луис хаалыг жаахан цаашаа болоход хаал босч ирээд бөө хэрүүлээ. Тэгсэн яг тэр үеэр нь дүйч аав ээж хоёрын хэрүүлэг сонсонгуудаа нөгөө химээр байгаа дөөрэ хийж гардаг бөгөөд хэрлэж байгаа үг мөгийг хүртэл оруулаад идэг насан. Энэ хүүний араас үзэг зөрөгдөхөд Малкольм ч одоо цуцалтгүй нөгөө уралдаан дээр очиж дурлах болгондоо Стивид яаж иж байгаад л ялагдаад бөөн уурулж арьсаа бүр зулга шалбалаар хийцэн байлаа. Ээжигээ дөөрөөс мангар шартай юм аа. Харин дүүгийн хувьд аав ээж хоёрынхоо хэрүүлэр хийсэн дөөрэ ангийнхаа хүүхдүүдтэй цуг нийлээд сургуулиуд байж байдаг боловч дүүвид үйл явдал нэг л болж өгөхгүй санагдаад байна. Тийм болохоор дүүви тэр өрөө гэртээ очингуудаа овоо хаалтаа эвдрэх гэж байсан Луист муухай шургаж хэрүүлийг нь үргэлжлүүлээд хийгээд байлаа. Тэр зур Малкольм ч Стивитэй дахин нэг удаа уралдахдаа Стивиг олж мэдээд олигтой уралдаж чадахгүй усаар сүүлдээ хоёулаа осолдож мосолдод бүр илгийг нь авч өгнөө. Зүгээр л хэл яриагаараа учраа олж чадахгүй хөвгтөчүүд нэрээ. Тэгсээр ангийн төгсгөл болоход Луис Холл хоёр ч овоо учраа болоход дүүий мань тэрүүгээр нь дөөрийнхээ эцсийн хэсгийг хийж араас нь сургууль дээрээ төмөн олон нүдэн дээр аав ээж хоёрын хэрүүлийг тоглох гэж байж байлаа. Бурхан тэнгэр минь гэж ёо. Энэ үрээд Малкольмын адал явдлын ээлж нэгэнд дугаар төгсөж байна. Хэрв та таалагдсан бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай.